найдаж байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлээс хэд дахин бага байгаа нь орон нутгийн жижиг компаниудад нөлөөлж байгаа талаар мэдээлэл тархаад байна. Харин энэ мэдээллийг орон нутгийн аж ахуйн нэгжүүд үгүйсгэж байна. Эрдэнэс 5 толгой уурхай өнөөдрийн байдлаар 1 тонн нүрсээ $33 Америк зарж байна. Австралийн зах зээл дээр нүрсний үн $125 Америк болсон байхад Монгол улс нүрсээ хэд доогуур үнэлж байгаа гэх шүүмжлэл гараад байгаа. Эрдэнэс 5 толгой компани нүрсээ ийхүү хямд зарж байгаа нь бусдад жижиг аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж санхүүгийн хямралд хүргэж байгаа гэх мэдээлэл хаасаагүй гарч байна. Тэгвэл бид орон нутгийн 5 толгой удирдлагаас энэ мэдээлэл үнэн эсэхийг лавлсан юм. За энэ бол бас ташаа мэдээлэл. Ер нь одоо бид өхөн бол нүрсээ хямдхан заръя гэсэн тийм бодол байхгүй шүү дээ. Тэгээ хамгийн боломжтой максимум үнээр л зарна тий. Одоо ингээд нүрсний аман дээрх хүн, далайн бомтон дээрх хүн хоёрыг одоо хооронд нь холж удахад байна. Тэр аман дээр одоо бидний одоо олборлоо гаргаж байгаа нүрс чинь далайн бомт хүртлээ ямар их шат дамжлага, хоёр улсын гайл, замын хураамж, татвар угаагдах, баяжуулах гэд бүхэл зарлууд нь ороод эттийн далайн эргийн бомтон дээрх хүнийг бол тэр одоо биржийн үн гэж яриад байгаа шүү дээ. Шанхайн биржийн үн гэж ярьдаг те. Тэр энийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Яг ингээд энэ зардлыг ингээд буцаагаад хөөгд байх юм үзэх юм бол Австралийн уурхай нүрс аман дээрээ $30 байна. Юмчраас энийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. За Эрдэнэс 5 толгой манай компани шалгаагүй ер нь тэгэл хамгийн одоо бодиттой боломжтой үнээр л зарж борлуулж байна. Одоо зарж байгаа нүрс бол өнөөгийн бодит өртөг гэж байна. За энд хэн нэгэн байгууллага хохироод хямралд өрцөн зүйл огт байхгүйг тэрээр хэллээ. Харин засгийн газар хямралаас гарах төсөлдөө уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх талаар тусгасан байгаа. За уул уурхаагаас мөнгө олох боломж харагдаж байгаа ч улс төржилд онолтгүй шийдвэр гарвал ахиц гарахгүй гэж судлаачид хэллээ. Уул уурхай гэдэг маань орчин үед одоо үндсэндээ бид тэр үеэс нөгөө эрдэс баялагын үн чинь унцчихлаа шүү дээ тийм ээ их олон одоо эрдэс баялагын хувьд тийм ээ. Тэгэхээр энд одоо хувийн хвшилч бай уул уурхай эрхэлдэг улс орнуудын үндсэндээ баримталж байгаа бодлого маань бол зардлаа бууруулах буюу бүтээмжээ ихсгэх гэдэг л үндсэн бодлогын зарчим барьж шүү дээ. Тэгэхээр тэр зардлаа бууруулахын тулд тээврийн зардал чинь буурах ёстой. За тэр олборлох зардал чинь буурах ёстой тийм ээ. Энэ буурж иж нөгөө ашигчийн гэсэн. Тэгэхээр 5 толгой хувьд үндсэндээ бид нэр бодлогын төвшөнд үндсэндээ агуул нь ойлгогдож байгаа шүү дээ. Энэ чинь төмөр зам, тэгжээд зардал буурна, тэгжээд зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ дээр зөрөнсөх дутагдж байгаа юм чи үндсэндээ бодлогын шийдэл. Одоо энэ нүрсээ бол өндөр үнээр борлуулах, за аль болох одоо эцсийн хэрэглэгчд хүргэж өгөх гэдэг энэ асуудлуудын талаар бол бас тодорхой ажлуудыг бол зохион байгуулж байна. За тухайлбал манай одоо бодлогын хувьд бол одоо энэ нэг цонхны бодлогоор энэ одоо бүтээгдэхүүнээ энэ зах зээл дээр нийлүүлэх асуудлыг бол бас одоо хууль эрх зүйн орчны хувьд, дүрм журмын хувьд бол судлан одоо боловсруулж байна. Оюутлогын гүний уурхайг ашиглаад эхлвэл Монгол улсад өртгөө нөхөх боломжтой 4 орчим тэрбум Америк доллар хийгдэх юм а. За гэвч далдуурхайн бүтээн байгуулалтын ажилд оривтой урагшлахгүй байна. За уг нь өмнөх засгийн газар олон улсын 14 банкаас санхүүжилт босгож, за энэ уурхайг бүрэн ашиглаж эхлэнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч засаг төр солигдож одоо яах нь тодорхойгүй байгаа юм а. Гэхдээ оюутлогын уурхай ашгаа өгөөд явж байгаа гэлээ. Одоо оюутлахад оруулсан тэр далдуурхайн хөрөнгө оруулалт бол 5 тэрбум орчим байсан гэж ярьж байгаа шүү дээ. 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Тэгээд одоо хөрөнгө оруулалт хийгдснээсээ хойш бол угаасаа л орлого бол ороод эхэлсэн байгаа. Яагаад тэгэхээр бид нар хичнээн одоо оюутлахаа хичнээн одоо далдуурхаагаас зис гаргахгүйгаа, баяжмал гаргахгүй байгаа хэдий ч гэсэн одоо барилгын үйл явц маань бол эхэлсэн байгаа. Эдийн засгийн уул уурхаагаас хараат болчихсон манайх шиг улс төрийн зөв бодлогоор ажиллах хэрэгтэйг олон улсын зөвлөхүүд бидэнд хэлж байлаа. Өнгөрсөн онд нэг портер нүүрс